Өнөөдрийн Mining Pulse podcast-ийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярилцах сэдв нь уул уурхай ба эдийн засаг сэдвийн хүрээнд бид бүхэн ирсэн зочдтойгоо ярилцсан. За өнөөдөр оролцож байгаа оролцогчдоо та бүхэн танилцуулъя. Стримэнд урилга хүлээж хүрэлцээрсэн та хоёрт баярлалаа. Тэгээ өнөөдрийн сэдв бол бид бүхэн уул уурхай ба эдийн засаг гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан. За манай өөрийн тэн гишүүн бол өөрөө эдийн засагч мэргэжилтэй. За уул уурхай салбартаас багагүй хугацаанд ажиллаж яг салбарын одоо зовлон жаргалыг нэлээд сайн мэддэг болсон юм салбарын төлөөлөл гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ уул уурхайн салбараас эдийн засагт оруулдаг үр өгөөжийн талаар та бодлоо уулзаад энийг бас бид нар яг бодлогын түвшинд яаж энэ үр өгөөжийг илүү одоо өндөр байлгах тал дээр ажиллах хэрэгтэй юм байна. Одоо яг төр түшилцэж байгаа хүний үед. Монгол Улсын эдийн засгийн бүтэц уул уурхай салбар дээр үндсэндээ тогтож байна гэж хэлж болно. Тэр дотроо ерөөсөө хоёр нэр төрлийн бүтээгдэхүүний экспортон дээр бид нар амьдарч байгаа. За нүрс, зэс. Дэлхийн зах зээл дээр нүрсний үн хэлбэлцэх үед эдийн засаг төсөв яаж хямрдгийг бид бас яг одоо биеэрээ туулаад мэдрээ сууж байна. Эхний 5 сарын байдлаар гэхэд төсвийн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдлалд орчлоо. Өнгөрсөн жилийн хувьд бид нар энэ оны төсвийг батлахдаа бас нүрсний үн дээр бол нэлээд өөдрөг төсөөлөлтөй байсан. За 2025 оны 5 сарын статистик үзүүлэлтийг аваад үзэхэд за ерөнхийдөө уул уурхай үйлдвэрлэл яг олборлолтын салбар дээр уул уурхай олборлолтын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл бол нэмэгдсэн байна. 18% нэмэгдсэн байна. Тоо хэмжээ өссөн байна. Гэхдээ зах зээл дээрх үн бага байгаа учраас өнөөдөр яг эдийн засгийн агуулгаараа орж ирж байгаа мөнгө өрсөл бол буурч байгаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засаг хөгжлийн асуудал за цаашлаад улсын төсөв манай ард иргэд одоо төсвийн байгууллагын цалинтай байх үгүй юу гэдэг бол уул уурхай салбараас одоо бүрэн хамарч байна гэж ойлгож болохоор ийм нөхцөлд бид байна. За бид бүхэн ч одоо ингээл иргэд одоо уул уурхайгүй уул ухуулаад одоо бид нар хаана дээшлвэ амжиргаа дээшлвэ тий уул уурхай одоо ашиглаад 30 жил боллоо гэж ингээл яриад байдаг шүү дээ тий. Тэгэхээр уул уурхайгүй эдийн засаг ер нь Монголд байх одоо боломжтой юм болов уу? Хүмүүс бас гайхаж амраач мэдрэл муутай юм шиг бүх юм дээрээ сууж идэг бодлоо. Би ч нэгдүгээр нөгөө геофизикийн мэргэжлэр сурж ирсэн. За энэ уул уурхай чиглэлээр бас ажиллаж ирсэн. Би ч оюутлогоо компанид 2011-ээс 14 оны оруулж санаж байна. 3 жил олон нийтэд харилцаа албан дээр ажилласан. За дээрээс нөгөө геофизикийн учраас нөгөө манай хүрээлэлч айгүйх геологийнхан байдаг. За дээрээс нь уул уурхай асуудалд бас нэлээд одоо санаа зовж энэ талаар бас айгүйх ярьдаг ийм учраас ирсэн шүү түүнээс одоо. Тийм. Зүгээр яг миний хувьд бол тэгж бодд юм. Уул уурхай гэдэг чинь өөрөө одоо зүгээр нэгэн уурхай гэдэг чинь энэ чинь өөрөө маш том эдийн засгийн том экосистем бий болдог. Хүмүүс болохоор зүгээр нэг нүүрс гаргаад тэгэл тэрийг зарж байгаа гэж ойлгоод байгаа шүү. Үгүй тэрнтэй чи хамт маш олон ийм экосистем үүсэж байгаа. Ажлын хувьцааг үйлдвэрлэж байгаа. За дээрээс нь тэнцээ чи нөгөө ханган нийлүүлэгчд байгаа. Ханган нийлүүлэгч чинь хоол нийлүүлдэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс чинь махын нүгдэг, төмсийн нүгдэг гэдэг ингээд цаашаа ингээд маш том. Тэгээ нөгөө сүү хийдэг хүмүүс хүртэл уул уурхай компани нэг бүрэлдэхүүн хэсэг болж явдаг байхгүй. Ингээд хідэн тэрбум зарим нь бүр хідэн их найдын том эдийн засгийн эффект явж идэг юм а гэдэг хүмүүс ерөөс олж харддаг юм бэл. Зүгээр л нэг юм 1 кг зис гаргаад тэрийг 1 кг зисээ зардаг л гэж боддог. Яг нөгөө эдийн засгийн үржүүлэгч эффект гэж юм байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ийм эффект үржигдээд явж идэг шүү гэдгийг бид нэр харах ёстой нэгдүгürt. Бас үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Дээрээс нь энэ хөрөнгө оруулалтын талаар айгүй буруу бодолтой байна манайхаа. Сая сүүл талбай дээр явжсэн чинь Хонконгийн хөрөнгөний бирж дээр Монголынхаа газар нутгийг явж тавьсан бэлээ гэж юм яриад байгаа. Sorry эн чин Хонконгийн хөрөнгөний бирж дээрээс гадаадын хөрөнгө оруулалтыг босгож байгаа байхгүй юу? Тэрийг юусоо бас монгол хүмүүс ойлгохгүй. Эн чи юу гэсэн үг юм бэ гэхээр ямар нэгэн үр зээл тавихгүйгээр ямар ч хүү төлөхгүйгээр тэр нөгөө хөрөнгө оруулж байгаа хүмүүс өөрсдөө эрсдлийг хүлээгээд Монгол руу хөрөнгө орж ийна гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо хөрөнгө оруулж байгаа компаниуд чинь зарим нь одоо жишээл хөрөнгөний зах зээл дээрээс мөнгө босгож чадахгүй бол өндөр хүүтэй зээл авч байгаа тохиолдол маш олон байгаа шүү дээ. Тэрийг ерөөсөө хүмүүс олж харахгүй байхгүй. Тэгэхээр нэг иймэрхүү юмнуудаа бид нэг ингээд аюулсаа олж хармаар юм ба.
нэгхэн зүгээр нэг жижигхэн уурхай нэгтгэл тэрнийг дагаад хэдэн зуун хүмүүс ажлын байртай, бизнестэй, хоол хүнстэй, цалин хангамжтай тэрийг дагаад татвараа төлдөг юм шүү гэдгийг хүмүүс маш сайн ойлгосоо. Тэгэхээр эдийн засгийн даам өргөөжийн талаар та яриад шүү дээ. Иргэдэд тэгээ яаж одоо хүртэхгүй байна гэд яриад шүү дээ. Бид нар хүртэхгүй байна гэд. Тэр уурхад ажиллаж исэн нөхөр чинь хот руу орж ирэл нөгөө хүн чинь талах авж байгаа. Тэр чинь талхны компаниг дэмжиж байгаа. Сүү аавн, ундаа аавн, автобусанд суун, хүүхдүүд нь авгүй сургууль сурж байгаа, сургуулийн төлбөрийн төлнө. Тэ ингээд маш олон юмд нөгөө нэг уул уурхаас авсан мөнгөөл хэрэгжилж байгаа. Тэр болгонд чинь тэр хүмүүс өнөөдөр хоолтой унттай, тэ бизнестэй явж байгаа хгүй. Би ч одоо Эрдэнэтэд та ажилласан гэсэн тийм. Эрдэнэтэд бол тэгдэг гэсэн шүү дээ. Яг ингээд цалин буух өдөр чинь мөр ингээд юмны өвн мөн. Гокийн цалин буусан гэдэг. 1500 төгрөгийн аймс чи 2000-ын холдог гэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тэр уурхаагаас тэр уурхаан ажилчдын цалин гэдэг чинь тэр бүхэл бүтэн хотын эдийн засгт яаж нөлөөлж байгаа гэж харагдаж байгаа. А яг манай Улаанбаатар хот бол илүү том эдийн засаг учраас тэр нь яг ингээд баг мэдрэгддэг баг. А гэхдээ л одоо жишээл оюутлогоон ч гэдэг юм уу эсвэл бол том одоо уурхад ажилладаг хүмүүсийн цалин буухтал чинь амар том нөлөө үз. Зүгээр нэг том тендер зарлахтчил тэрнийг дагаад маш олон хүмүүс ажилтай орлоготой амьдралтай орж ирж. Тэрийг хүмүүс маш сайн олж уурхаа гэдэг бол зүгээр нэг уурхаа биш. Энэ бол эдийн засгийн маш том экосистем шүү гэдгийг л ойлгоорой. Зөв. Тэгэхээр чин одоо уурхаачд бол жилийн 4 үйлрэлт те одоо зогсох хэрэггүйгээр ингээд ажиллаад яг төлөх ёстой татвар хураамжаа бол бүгднгийн төсөвт одоо төлрүүлээд явдаг. Тэгэхээр нөгөө саяны одоо иргэдэд орчихгүй байна. Бид нар одоо 30 жил та нар ухаад юу ч олоогүй байна гэж байгаа үнцгийг харахаар зарцуулалтанд асуудал байна уу те. Төсөв бүрдүүлэлтийг бол бид нар чадлаараа бол сүүлийн хэдэн жилд одоо уурхай салбарлаг авч явж байгаа шүү дээ. Яг үндсэн одоо гол салбар гэдэг те. Тэгэхээр энэ зарцуулалтын үед одоо яг асуудал байгаад иргэд ингээ бухимдаад байна уу? Яг хаана энэ асуудал даад? Ерөөсөө л одоо уулуурхай салбарыг бид нар ярихаар салбарынхаа мэрэгчлэнүүдийг цуглуулж байгаа л ярьдаг шүү дээ. Тэгээд уурхай ингэж өгчих хэвээр, ингэж явах хэвээр. Тэнд ч тийм орд нээх хэвээр, энд ийм потенциал байна гэдэг. Эцсийн дүндээ юу гэхээр энийг эдийн засгчлуулах асуудал болтоод байгаа байхгүй. Уулуурхай салбарыг бид нар эдийн засгчлуулж зөв бодлого, зөв менежментээр авч явж ижил энэний өвөр өгөөж ард иргэдэд хүрэх хэвээр. Энэ нь хууль эрх зүйн орчноор дамжиж хүрэх хэвээр. Нэг л жишээлээ. Монгол улс эрт соёлын талаар баримтлах бодлогын баримтчиг, төрөөс баримтлах бодлогын баримтчиг гэж байж хаад 2022 онд хүчингү болсон. Энэ яагаад хүчингү болсон гэхээр одоо төрийн бодлогыг нэгтгэж зангиднаа. Одоо бодлого төлөвлөлтөө нэгтгэж нэг хийнэ. Ингээд энэ одоо удирдлага бодлогынхаа асуудлыг нэг болгоно гэдэг ийм одоо хууль санаачлаад за магадгүй энэ зөв бах. Гэхдээ энэ бодлогыг санаачилж одоо нэгтгэж оруулж ирсэн хуулийн дээр манай уулуурхай салбарын асуудал байхгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар 8 хөтөлбөрийг засгийн газар батлуулж мөрдөж ажиллана гэж байгаа. Тэр 8 хөтөлбөрийг аваад үзэхээр техник технологи болон ширшэл ухаан гэдэг салбар руу юм уу эсвэл бүсчилсэн хүчлийн салбар руу уулуурхай бодлого авч идэг. Гэтэл ямар нэгэн уулуурхай одоо геологи хайгуулын талаар баримтлах төрөөс баримтлах бодлого нь байхгүй. Хажуул дурчлалтын бодлого байна. Гэтэл өнөөдөр эдийн засгийг хөл дээр нь авч явж байгаа уулуурхай салбар нь өөрөө хаана явж байна вэ? Бид нар ядчил одоо юуг чухал ашигт малтмал гэж үзээд, стратегийн гэж үзээд, тэндээсээ одоо гадны хөрөнгө оруулагчтай чухал гэж үзсэн ашигт малтмал дээр ямар концепц барих юм гэдэг болгоомж байхгүй ч ихсалтаач гаргаагүй. Ийм л байгаа байхгүй. Гэхдээ өнөөдөр уулуурхай салбарыг эдийн засгийн агуулгаар нь авч үзье гэх юм бол бид нар цогцоор нь энэ салбар авч үзэх хэрэгтэй байна. Уулуурхай салбарыг системийн шинжилгээ хийж үзмээр байна. Системээр энэ салбарт болж байгаа юм юу? Болохгүй байгаа юм юу? Төр хувийн хвшил уулуурхай компаниуд ард иргэдийн дунд үүсэж байгаа асуудал дээр хаана ямар гацаа юунаас болоод байгаа юм гэдгийг нэгдүгээр олдохдомор байна. Тэгэхгүй бол тал одоо ингээд нэг юм ашиг сонирхол нь хангагдахгүй байгаа учраас аль нэг тал нь л миний ашиг сонирхол хангагдахгүй байна гэвэл л нөгөө өнцгөөс орж ирээд байдаг. Гэтэл энэ эргээд яг өгөхөр нөө салбарынхаа асуудлыг барьж унгаад байдаг. За энийг зохицуулалт өөрөөр хууль эрх зүйн орчин шүү дээ. Тэгэхээр зөвхөн уулуурхай салбар гэлтгүү ер нь энэ ажилдурсан Монгол болъё гэвэл Монгол улс үйлдвэрчлэлийг хөгжүүлэе гэвэл эрчим хүчнийхээ асуудлыг олгохтойхон аваа явъя гэвэл үйлдвэрүүд том одоо аж ахуйн нэгжүүдэд байгуулъя гэвэл дэд үтсэн хий гэвэл яалтчгүй салбарын хэмжээнд засгийн газрын хэмжээнд нэгтгэж нэг дор оруулж ирэх хэрэгтэй хэд байв. Яг үнэ. Нэгдүгээрт бид нар хөрөнгө оруулалтын хуулиа тодорхойлох хэрэгтэй. Гадаадд хөрөнгө оруулалт яаж ажиллах гэдэг.
Одоо энэ хөрөнгө оруулалтын хууль оновчтой бишээс болоод Монгол улсад хөрөнгө оруулалт хийж орж ирдэг итгэл үнэмшилтэй байдаг, доктортой байж чадахгүй юу гэдэг дээр итгэл үнэмшилтэй байдаг хөрөнгө оруулагчид байхгүй боллоо. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөх ёстой нэг. Хоёрдугаарт Монгол улс худалдааны хуультай болох ёстой. Сая засгийн газраас арилжааны хууль гэдэг хууль зүйн яамнаас орж ирж илээ. Гэхдээ арилжааны хууль дотор одоо аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын бизнесийн харилцааг зохицуулсан зохицуултууд яваад байгаа. Нөгөө талдаа эн чинь одоо бол манайх нөгөө бомтын асуудлыг үндэсний хорооны хэмжээнд авчиад ингээ бомт яриад байдаг. Гэтэл худалдаа, гайл, энэ бомт энэ асуудлууд чинь нэг дөрөө гадналаа нэг дөрөө үж комплекс байж энийг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр худалдааны хуулиа тодорхой болгож иж олон асуудлуудыг бас шийдэх гарцсан экспорт импортынхоо энэ хүндрэлгүй нөхцөл байдлуудыг оруулах хэрэгтэй байхгүй. Яалтчгүй энэ үйлдвэрлэлийн салбар өөрөө аж үйлдвэрийн салбар, уулуурхай салбар чинь экспорт, импорт, дэд үтц зарчим хүчтэйгээ салшгүй холбоотой шүү. Тэгж ижил цаашаа өвч. За 3 дахь хууль бол энэ төрийн худалдаа хурцлагын хууль, тендерийн хууль гэж бид нар яриад байгаа. Төр тэргэлж байгаа одоо энэ бичгийн цаас бол яг энэ худалдаа авдаг зарчмаараа уулуурхайн том төслүүдийг явуулна гэвэл хэзээ шүдэр хийж чадахгүй. Тэгэхээр энэ асуудлаа ялгамаар байна. Төрийн урсгал зардал нь тендерийн хуулиар явдаг байг л дээ. Төр одоо төрийн өмчт компани урсгал зардалтаа зарцуулж байгаа зүйлээ хууль тогтоомжоор явдаг байж. Энэ том төсөл хөтөлбөр төр хувийн хвшлийн түншлэлээр орж ирэх энэ томоохон үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг эхлүүлээ гэвэл бид нар хөрөнгө оруулалтын хуулийн худалдаа авахынхаа хуультай уялдуулт салахын салгаж заагалж хэцүү орчныг бүрдүүлж явахгүй бол одоо энэ засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөл дотор зарчмын хувьд асуудал нь бэлэн болцсон. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэл нь бэлтцсэн бүрэн болцсон. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй, яаж худалдаа авалтаа зарлах нь тодорхойгүй, төр хэдэн хувийн эзэмших нь тодорхойгүй. Энэ одоо төслийн ажлыг үйлдвэр нь авч явах юм уу, толгой компани авч явах юм уу, яам нь авч явах юм уу, засгийн газар нь авч явах гэдэг юм уу, хэн авч явах нь тодорхойгүй. Станц шиг юм биш үү? Яг ингээд дундаа хаам нь авах юм уу, нөгөө компани авч явах юм уу гэдэг. Одоо сая тийм эрчим Монгол дээр жишээлбэл асуудал үүслээ, эрчим хүчний яам дээр асуудал үүслээ гэдэг станцын асуудал муу юм үүсгэхэд л мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Эрдэнэтийг одоо би хамгийн их сайн мэддгээр жишээ аваад яриа. Тэс боловсруулах зохицолбор, үйлдвэр технологийн паркын дэд үтсэн хийгдээд үндсэндээ бүх ажлууд нь чигдэрээ дуусч. Хөрөнгө оруулалтын Эрдэнэтээс паркын дэд үтсийн хөрөнгө оруулалтын бүгдийг хийчлээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг дэд үтсээ тавьдсан парк өнөдөр Монголд байхгүй шүү дээ. Энд хамгийн гол төсөл нь юу гэхээр засгийн мажмал хайлах боловсруулах үйлдвэр байхгүй. Бид нар одоо Эрдэнэтээс гарч байгаа 580 мянган тонн засгийн мажмалаа Сорото цэсээр нь биш. Энэ дагуулж байгаа энэ 23.5% цэсийг аваад эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах юм бол ядаад л гадагшаа зөөдөг энэ 580 мянган тонныг 130 мянган тонн болж багасгах байхгүй. Тээврийн хамгийн багтаа. Тэгээд боли тэрийгэ бүгднгийн дотооддоо юм хийхгүй бүгдийг гаргалаа гэхэд үн гэхэд 5 дахин нэмэгдэх байхгүй. Одоо зэсийн үн зооныг 10,000 хүрч байгаа нөхцөлд баяжмлын үнийг 2,000 хүрч байгаа гэж бодоход металл цэсээр гаргахад 1 тонн $10,000 хүрнэ. Тэгэхээр энэ боломжоо бид нэр ашиглаж энэ хайлах үйлдвэрээ хамгийн түрүүнд оруулах юм бол эндээс эдийн засгийн эргэлтэнд дараагийн дөрөв одоо амрагийн хэлдгээр нөгөө үржүүлэх үр нөлөөнд цаашлаад цэвэр цэсээ ашиглаад катодынхаа цэсийг ашиглаад зис утсаа үйлдвэрлэнэ. Хавтангаа үйлдвэрлэж болж байна. Кабель утсаа хийж болж байна. Гэх мэтлэн ингээд дараагийн жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих бүрэн боломж нь байхад энийгээ бид нэр одоо ашиглаж чадахгүй л яваад. Ингээд л нөгөө засгийн мажмал хайлах боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах гэдэг юм уу? Эрдэнэс Монгол нэгдэл хариуцах гэдэг юм уу? Эсвэл энэ үйлдвэр технологийн паркийн одоо компани ТП хариуцах гэдэг юм. Тэ? Сая усны компани байгуулсан шүү дээ. Энэ засгийн хайлах боловсруулах үйлдвэрийг одоо хариуцсан ажиллах нэг компани байгуулсан. Энэ хариуцсан. Яам хариуцсан юм. За гэтэл салбарын яам бодлогоороо уулуурхайн бодлогоо авч яваад за хаана төрийн өмчт компаниуд дээр стратеги ордууд хаана хин ашиглах. За алийн одоо хувийн хвшилтэй хамтрах юм. Алийн дангаар нь хувийн хвшилд өгөх юм. За яг энэ бодлогоо гаргаад авчлаа гэхээр Эрдэнэс Монгол нэгдэл өөрөө засгийн газрын эрхлэх газрын ярианд байждаг. Тэгэхээр хэдий засгийн газрын бүтц дотор одоо байгаа гэж авч үзэх боловч яам дангаараа хариуцах засгийн газар тэнд нь ороод явах хэрэглэх ороод явах чинь зарчмын ялгаатай асуудал байна. Тэгэхээр бид нар энэ нэг систем тогтолцооныхаа асуудлыг цэгцлээд салбарынхаа бодлогыг уялдаагаар нь бүгдийн зохицоор нь харж оруулахгүй бол болохгүй. Хэлүүлуурхай үндсэн одоо бидний гол үндсэн хууль болгоод барайл явж байгаа юм маань ашигт нөхцөлийн хууль. Ашигтын хуулийг өөрчилнө гэдэг одоо хэдэн засгийн газар дамжууд одоо хэдэн жил болж байна те 3 дахь хувилбар боловсруулагдаад орж ирсэн. Одоо 4 дахь нь гараа явчихна. Гэтэл энийг хилцэж чаддгүй, баталж чаддгүй, оруулж чаддгүй.
За тэгэхээр одоо геолог хайгуулын бодлогоо, ашигт малтмлынхаа бодлогыг, стратегийн ордынхаа бодлогыг тодорхой болгож жагаад энэ хууль эрх зүйн орчноо хамтдан зохицоор нь нийтмэл байдлаар оруулмаар байна. Тэгэхгүй болохоор нэг хууль өөрчилдөг, нөгөөтгөө дагаад дахиад нэг хууль өөрчилдөг. Хүүлд нэг юм жишээ. Дараа нь дахиад өөрчилдөг. Хөдөлмөрийн хууль дээр нэг асуудал. Дахиад нэг юм өөрчлөхөөр дахиад нэг юм дагаа өөрчилдөг. Хөдөлмөрийн хууль Ийм байж боломгүй юм. ростер гэдэг асуудал. Тий. 14 Тэрнээс чинь болоод ерөөс бүх уул уурхайн компанид нөлөөлж байгаа хөөхгүй. Тий. Гэл гих мэтчлэн тий. Тэгэхээр системийнхаа хэмжээнд уул уурхайд бол мэрэгжлийн салбараасаа гадна эрчим хүчний асуудал, тээвэр логистик зам тээврийн асуудал, тий. Худалдааны асуудал, бүгд эрүүл мэндийн асуудал, тэгээд нөгөө хөдөлмөр эрхлэлтийн асуудал, харилцаа гэдэг. Тийм учраас энэ юмдаа бол нэг цогцоор нь хандаж л системийнхаа хэмжээгээр агуулгаар хармаар байна. За бусад салбарын хуулиудад орох өөрчлөлт рүү ордгоомаа гэхэд салбарын үндсэн гол хуулиудаа хоорондоо уялдаа холбоотой биентэй зөрчилдөхгүй хар оруулж ирэх хэрэгтэй. Сая хамгийн сүүлд гэхэд одоо биржийн тухай хууль орж ирэл бүр хилцүүлэхгүйгээр бүлэг дээрээс уцаалаа шүү дээ. Тэгээд ч одоо үндсэндээ нөгөө хуулийнхаа үзэсгэлэн алга болгоцсон баг жишээ. Өөрчлөх шаардлагатай юм бол одоо баг хуулиа өвчнгөө болгочвол яасан гэх юм. Тэрээс яг нөгөө хууль эрх зүйгээ бид нар комплексээр нь харж чадахгүй. Тэгээ яг нөгөө уулуурхай гэхэлэр зөвхөн ашигтын хуулийг хараад байгаа байхгүй. Гэтэл нөгөө хөрөнгө оруулалтын хуулиар яаж их хурцжүүлж юм, байгаль орчны багц хууль яаж юм гэж. Яг энэ Тэгээ амрагийн саяны ярьдаг дээр жишээлбэл үндэсний баялагын санг хөндлөө шүү дээ. Үндэсний баялагын сангийн тухай хууль маань яг энэ хуулиудын эрх зүйн орчны шинжилгээний араас дагаж хийгдмээр байгаа байхгүй. Төрүүлээд энийг өөрчилж хийж бас болохгүй юм. Бид нар амнатын асуудал ярьж байна. Одоо бол 34% эзэмшлээ гэхэд за одоо юу гэдгийг төрийн өмчөөр хайгуул хийсэн ордын хувьд бол бид нар 30% хвшил хайгуул хийсэн бол 34% эзэмшиж байна. Төр бол 51 гэдэг. Тэгээд 100% явж байна. Гэтэл 34% эзэмшлээ гэхэд бид нар ариалтыгаа зөв тохирч авч чадахгүй бол компаниг алдагдaltaгүй ажиллуулах шиг амархан байхгүй шүү дээ. Алдагдaltaгүй ажиллах юм бол алдагдлын 34% хүлээх байхгүй юу? Яг үнэс. Хөрөнгө оруулалтын 34% хүлээх байхгүй юу? Гэтэл тэндээс олж байгаа орлогынхаа ариалтыг аваад явж явах шаардлагатай. Өнөөдрийн байгаа ариалтын систем ч гэсэн маш асуудалтай байна шүү дээ. Тэгэхээр эндээс үндэсний баялагын сан яаж авах вэ? Нэг хэсэг чи ерөөсөө ойлгоч. хувийн авна гээл дайрагдсан. Одоо чинь сая сүүлд нөгөө Ороонод яриад гэрээн дээр чинь бол бас нэг ойлгоцсон байх шиг үлээж. За бид нар энэ 34% эзэмшнэ гэдэг чинь 34% эрсдэл юм байна гэдэг хүмүүс ойлгож байна. Нэг ийм яг мэдээж одоо ингэж явна. Тэгэд хуулиуд юун дээр очиод гацж байгаа нөгөө иргэдийн эсэргүүцэл дээр очиод гацж байна. Тэгэд ер нь энэ сүүлийн 20 жил одоо яг уул уурхайн бүүм 2008 оноос хойш ингэж явлаа тий. Энээс хойш ерөөсөө энэ манай уул уурхайн салбарынхны хийгээгүй нэг зүйл байна. Ерөөсөө иргэдтэйгээ ерөөсөө ойлголцох тэр юм сууг юм ерөөсөө хүмүүстэй ярьдгүй юм. Одоо ер нь PR гэдэг чинь яг хосын харилцаатай ижилхэн бохгүй ингээд ярихгүй ингээд дүнбичээ суугаад тахлаар чи ингээд сүулдээ хэрүүлэн ингээд ужгирсаар байгаа тэгээ сүулдээ салдаг штэ. Ойлголцоо за яасан юу болсон яагаад уурлаад байгаа юу нь болохгүй байгаа. За би юу ингэсэн учраас ингэсэн чинь чи ингээ буруу ойлгоцсон биш үү гэдэргээд ингээд ярилцах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь манай уул уурхайн салбарын чинь нөгөө байнгын зодуулдаг, байнгын муулалд өгчөөс айдаг. Бүгд айцтай. Гараад ярих гэхэлэр ингээ бүгд ингээ бүлтгэнээ суучдаг тий. Би ярьшиг шиг айгүй бол ус төрчих чинь ингээс годдаг тий. Тэгэд энэ айц чи юу болж юм гэхэлэр нөгөө номхон морийг одоо дуртай ночноо л нөгөө ус төрчдий чинь ганц популяц сонгуулийн үеэр мэдэн штэ. Би энэ уурхайг хаанаа л гэл ерөөсөө нэг одоо орон нутагт твшиж байгаа хүн чинь уурхай хааснараа баг энэ бол сайн ус төрч гэдэг ийм юутай орчтой шүү дээ. Энэ уурхай эсрэг бид тэмцсэн ч гэж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь орон нутгийн иргэд бол өөрийгөө илэрхийлээд байна. Тэгэнгүүт илэрхийлээд тахт нь уурхайхан өөрсдөө илэрхийлэхгүй болонгууд нөгөө хүмүүстэйг бас ойлголцож чадах болчих жоох. Нөгөө хүмүүс чинь хөөрхөн амт ингээд юм ухуулаад идэг тэгсэн мөртлөө ингээд амьдрал ахуйн сайжрахгүй нэгдгийг ярих гэхлээр нөгөөдөл маань айгаад ингээд нүрээд арчдаг. Тэгэд ийм нэг юм ойлголцолгүй яваад байна. Тэгэд харин саяхнаас ойлгож явах шиг юм тий. Ер нь энэ хүмүүстэй харилцах хэрэгтэй юм байна. Нийт экспортын 90% дангаараа хийдэг мөртлөө юу ч дуурдгүй. Чимээгүй суугаад иддэг. Тэгээд хууль мөл оруулж ирсэн ч чимээгүй оруулж дандаа айцтай. За айгүй бол энэ хуулийн одоо эсэргүүцээд нэг хүн амтаа яагаад за айгүй бол нөгөө хууль өргөн барьж байгаа хүмүүс нь ч айцтай. За айгүй бол намайг ингээ өргөн барьжвал миний улс төрийн рейтинг унана. Айгүй бол намайг ингээд нутаг усаа зарсан одоо ийм хүн гэж бодно гэж бодоод ингээд ерөөсө хаасаагүй юм айцтай. Тэгэд энэ айц чинь айц гэдэг зүйл чинь яагаад үүсдэг юм бэ гэхээр дандаа юм төсөөлөл үүдэг шүү дээ. Ихэнхдээ яагаад ийм төсөөллүүд үүсэж байгаа нэг тэр хүмүүс бие биентэйгээ харилцаж ойлголцохгүй байгаагаас л
үүсэж байгаа. Тэгэхээр би нэг уул уурхай салбарынхныгаа маш сайн нээлттэй байгаа ч тий. Баян яар ерөөсө хүн дуудвал яадаг сая тэр орооноо дээр айгуу гоё ажиглаж илж нөгөө хин физикч нөгөө нэг ах байсан шүү дээ. Шээр доктор. Тэгшээ ах чи шууд уулзыг шууд гараад уулж байна шүү дээ. Энд чи амар гоё ингээд олон нийтэд айгуу гоё мэдээлэл өгдөг. Нэр одоо жишээлгүй нэрийн энэ малн ингэж төрөөд байхад яагаад хүн дүрдэг юм болоо өдр гэл те ингээл хэлж байгаа хөхгүй ингээд малн ингэж төрөөд хүн чи ялгаагүй л биологийн биетэр зэтэй тийм үстэй. Тэгээ яг тэр мал болохоор өвдөд идэг хүн ингээд гэл мэтчлийн ингээд ярилцаад ирэнгүүт чи олон нийт шал өөр болж эхэлж байгаа хөхгүй. Тэгэнгүүт чи нөгөө нэг хүмүүсийн чинь дэмжигчтэн ч гэсэн ингээд цөөрчж. Тийм тийм. Тэгэхээр би бол яг энэ чиглэлээр аягүй сайн ажилласаа мэдээж хууль эрх зүйн орчин сайжруулах нь зөв. Гэхдээ одоо бид нар иргэдтэй маш сайн энэ уул уурхайн талаар ойлголт өгөхгүй бол одоо энэ салбараа бид нар юу н иргэдээсээ болоод татаад унах шүү дээ. Улс төрчдөг нэг тийм үстэй. Иргэд ингэж үсээд ингээл улс төрч чинь нөгөө хайгуулын эцэнзийн байхгүй болгож энэ уул уурхайн компаниудыг яагаад тэгээд 34% одоо баг гадныхан бол яг дээрэмдэж авч ял гэж ойлгож байгаа. Яг үнэ хэлэхэд. Тийм учраас орж ирэхээ болчихж байгаа хөөх. Уг нь энэ 34% хүртэлх байхгүй. 1% ч байж болно, 5 ч байж болно, 15 ч байж болно, 34 ч байж байгаа. Тэгээд ерөөсө хамгийн макс дээр нь дуулгаж байгаа 34 чинь л ингээд ханцуу шамлаад яриад байгаа хөөх. Тэгэхээр иймэрхүү юмнуудаа айгүй сайн бодож олон нийттэй харилцахын харилцаагаа бас сайжруулах зүгээр. Энэ одоо нэвтрүүлэгч бас айгүй чухал байна те. Ингээд хүмүүсийн орж ирээд ярилцуулж байна. Бидэд одоо яг ингээ харахаар нөгөө сүүлийн 35 жилээр л одоо ярина шүү дээ. Тэгэхээр ингээд яг нөгөө салбарын хөгжих төр процесс л ингээл явуулах шиг байна. Тэгээ одоо нөгөө тастаа лиценз олгосон төр маань хариуцлагатай байгаад яагаад энэ мега төслүүдийг хэрэгжүүлэх нас ач холбогдолтой ганцхан уурхайх нь бас яг энэ олон нийттэй харилцаа ажлыг үлдээхээс илүү төр өөрөө юунд зориод энэ мега төслийг хийсний ач холбогдол нь юу вэ? Өнөөдөр одоо утааны тухай ярьж байгаа бол бид нар дахиад эрчим хүчний одоо их үүсвэртэй болох гээд орооноо гингэж байна. Тэгээд төрийн бас яг энэ байр суурь их тодорхой байх ёстой бодоо гэдгээр бас хараад байна. Ингэж бодож байгаа. Төр бол яах юм? Төр гэдэг чинь улс төрчтэй яг үндэ улс төрчид иргэдийн хүсэж байгаа юм л хийн яг үнэ хэлэхэд. Бид нар ингээд би ч яг л одоо 2011 оноос хойш энэ уул уурхайн салбарыг айгүй идэвхтэй ажилласан өөрөө тэр олон нийтэд харилцах албанд ажиллаж исэн хүний хувьд хэлэхэд улс төрчид бол зүгээр л яг л юм дарцгал юм л би бол тэгж утсан. Салхигаашаа тэгээ иргэдийн санаа бодол хаашаа дарцаг тийшэл намирна. Түүнээс биш одоо ингээд төрүүлэл иргэдээ ухаантай болгох юм гэж бодохгүй юм байна. Би бол одоо 10 хэдэн жил хүлээсэн хүний хувьд хэлгээд те нөгөө хүлээсээр гэдэг шиг те илүү уул уурхайн компаниуд энэ уул уурхайн талаар санаа зовдөг. Тэгээ энэ чиглэлээр бизнес хийдэг хүмүүс маань өөрсдөө нэгдэж нийлээд нэг жохоо мөнгө гаргаад энэ яг олон нийтийг гэгэрүүлэх ажлаа бол өөрсдөө л хийхгүй бол угаасаа тэр чинь ингээл байнга л улс төрчид солигдсон шүү дээ. Тэгэл гарч ирсэн хүн болгоныг хүлээгээд байгаа юм бол тэр бол угаасаа бүтэхгүй юм бэл. Тийм олон нийтийн харилцааны ажил айгүй эмзэг шүү дээ. Яг л байнгын л ингээл харилцаж явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр одоо өөрөө гişүн одоо их хуралд ороод ингээ бас айгүй эрүүл саруулцдаггүйтэй сэтгэлгээтэй залуучуудаас одоо парламентд гарчлаа гэж харж байгаа шүү дээ. Яг энэ дээр бас улс төрчдийн нэг одоо энэ иргэдийн ярьж байгаа шигтэй гэдэг улс төрчид бол иймэг ярьж шүү дээ. Энэн дээр бас тийм өөрчлөлт, шинжилэлтийг яг бодит асуудлыг бодитоор нь ярьдаг нэг тийм одоо улс төрийн соёлтой тийм залуучууд байгаа өөрчлөлтийн боломж юу байгаа гэж харж байна. Тань доктор нэг одоо ингээд уул уурхай салбар 100 гаруй жилийн төвхтэй бид нар ч саяхан 100 жилийн яваад тэмдэглэлээ шүү дээ. За тэгээ өнөөдөр явж байгаа уурхай бас нэг Монгол улсын эдийн засгийг авч явж байгаа хэдэн уурхайгаа харахаар за өмнөх одоо яг бидний одоо муулах дуртай сос нийгмийн үед байгуулагдсан хэдэн уурхай дээр л өнөөдөр амьдарч байгаа. За сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд бол яг үүндээ салбарын бодлого алдагдсан. Өмч уучлаас хойш бол ихэнхээр нь одоо тоглоод л зарим алдсан нэгийг эрдэнтээс эхлээд ус орчны явуулж аваад арай хийж тэндээсээ олж байгаа мөнгөөр л одоо бас бид нар чинь тогтож амьдарч штэ үнэндээ. Тэгэхээр одоо амрагийн хэлж байгаа нэг талаас үнэн. Тэр үнэн. Сүүлийн хэдэн жил бид нар яах вэ гэхээр хэтэрхий их улс төрчиж. За сонгуулиас сонгуулийн хооронд циклээр амьдардаг. Циклээр амьдардаг болчих. Өнөөдрийн тогтвортой улс орны хөгжлийн бодлогоос илүү дараагийн 4 жил би гарах уугүй юу гэдэг нь улс төрчдөөс сонирн болчих. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөхийн тулд л бас өнгөрсөн парламент зориг гаргаж би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж өнөөдөр энд 126 гишүүн тэрэн дотор мэргэжлийн салбарын залуучууд ороо сууж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр яг үүндээ бид бол энэ парламентод одоо талаас төлөөлүүлж 5 намын төлөөлүүлж орж ирсэн 126 дотор бол энэ чиглэлээр мэргэжлийн асуудлуудыг яриад явж байгаа олон гишүүд би бол одоо бас жоохон салхи ирэх болов уу гэж найдаж байгаа.
Тэрнийч төлөө бас энэ парламентын нэг эд зулаа явж байгаа гишүүний хувьд бас хичээж байна. Мм. Миний хувьд бол өмнө нь Эрдэнэ төлөвлөлт 8 жил ажилласан. За энэ яг уул уурхайн салбар ард иргэдийн хооронд үүсдэг энэ проблемыг газар дээр нүүр тулж үзчихсэн. Хүмүүс юу гэдэг гэхээр тухайлбал бол Эрдэнэтийн юм уу булганыхан хэлэн шүү дээ. Бид нар энэ Эрдэнэ төлөвлөлтөөр манай нутаг дэвсгэр дээр багт. Бид илүү мөнгө эндээс авч явах хэрэгтэй, хүртэж явах хэрэгтэй. Ашиг нь хүртэж явах хэрэгтэй. Нэг талдаа бурууш. Гэхдээ тэр баялаг хэний өмч вэ? Үндсэн хуулиараа бүх ард түмний өмч байхгүй. Зөвхөн Эрдэнэтийн юм уу, зөвхөн булганыхын өмч биш гэдэг нэг концепц. За нөгөө талдаа ашигт малтмлын амнаатын асуудлыг ярихаар бид нар одоо амнаатын 10%-ийг орон нутагт нөгнө гэдэг хуулийн Тэгэхээр наадах зөрчилж чишээ тийм зохицуулттай. Амнаатын 10%-ийг одоо орон нутагт өгнө гэдэг зохицуултан дээр өнөөдөр яаж хэрэгжиж байгаа гэж. За зөвхөн Эрдэнэт бол Эрдэнэтээс авж байгаа амнат төсөв төвлөрүүлж байгаа орлого зөвхөн Эрдэнэт төлбөрөөс биш бас Эрдэнэтэд байгаа нэг 10-аад жижиг одоо уурхай бизнес эрхлэгчид аж үйлдвэрийн салбарын бас байна. За амнат төлж байгаа. Ашигт малтмал ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ газруудаас орж ирж байгаа амнатын төлбөрийн дийлэг нь Эрдэнэтээс учраас зөвхөн Эрдэнэтийн төлж байгаа амнатаас Эрдэнэт хотод хэд очиж байгаа юм бэ? Орхон аймагт хэд очиж байгаа юм бэ гэхаар 4.3%. 10% өрдөг байхгүй. Яг тэгэхээр амнатыг сангийн ам дээр нэгтгэж төвлөрүүлж байгаад орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулж хуваарилдаг. Сангийн ам тэнд нэг коэффициентээр гаргаж хуваарилт хийдэг. Би бол шүүмжилдэг. Гэхдээ манай сангийн амныхаа юу гэж тайлбарлалт өгөхөр Монгол улс нэгдсэн нэг төсөвтэй. Эрдэнэтийн орлогоор зөвхөн Эрдэнэтийн амьдрах хэсвэ. Энэ улсын бүгдэнд нүртэй хэстэй. Нэг талаасаа зөв. Нөгөө талдаа бид нэр зарчмаа өөрчилмөр байгаа. Яг заавал ингэж явах хэрэгтэй гэж. Төсөвт бүрдүүлдэг орлого нь нийт төсвийн одоо орлогыг бүрдүүлдэг хэсэг нь тодорхой байр яваг. Дээр нь нэмээд орон нутгийн өгөөжийн тэнд боломжийг олгоод өгч. Янз бүрийн шийдвэр гаргаад төсөөс гадуур төсөв давхар хийж үйлдвэрт ачаал өгдгөл болчихно. Тэр бизнесийн эдийн төрийн өмчт компанич хэлэгдсэн бизнесийн зарчмаар л өгчих хэвээр. Тэгэхээр тэр бизнесийн зарчмаараа явах боломжийг нээж өгмөр. Энэ компаниудад. Тэгээ ашиг олох, сайн олох. Сайн олох юм бол менежментийн сайн хийж байгаа хүмүүсийн сайхан урамшуул шагнал явгалт. Тэндээс олж байгаа орлогоо төр татвар хэлбэрээр авч хуваарилтууд идэх хэвээр. Тэгэхээр үндэсний баялагын сан бас яг эндээс бүрдэх хэвээр. Харах хэвээр. Үндэсний баялагын сан бол бас ч гэж нэг үе удвал энэ хууль амилж бас ч гэж одоо хоримтлын сантай иргэн болгонд дансандаа ингээ харахад нэг хэдэнд өрхтэй. Шууд гаргаад одоо уншуулад карт уншуулж байгаа юм шиг авах боломжгүй ч гэсэн өөрийнх нь даасан бүртгэгдсэн мөнгөтэй бол. За тэгвэл яах хэвээр энэ үндэсний баялагын сан хэлбэрээр байхын тулд одоо бол зөвхөн данс бат. Энэ санг өөрийн эдийн засгийн хэрэгэлтэнд оруулмаар байна. Энэ өөрөө хөрөнгө оруулалт хийдэг байх хэвээр. Хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсдөг байх хэвээр. Ингэчээж өнөөдөр уул уурхай өгөөж ард иргэдэд мэдрэгдэнэ. Нөгөө талдаа тухайн орон нутагт одоо хувийн хвшил үйл ажиллагаа явуулаад амнаатаа төлж байна. Би бол одоо энэ аж ахуйн нэгжид би нэг уурхайн захирал байлаа гэж бодоход би төлж байгаа амнаатаараа орон нутагт би тодорхой хэмжээний 10% хуулиар өгөх ёстой. Тэгэхээр миний өгөөж орон нутагт ирж байгаа гэж тэр хүн ойлгоо сууж байгаа. Гэтэл тэр орон нутгийн ард иргэд бол тэрийг ойлгохдоггүй. Ард иргэд байтугай нутгийн захиргааны байгууллага одоо төрийн байгууллагууд нь юу гэж ойлгодог вэ? Манай гишүүн сайн учраас хөөцөлдөө тэдэнд төр болоод ирлээ гэж ойлгодог. Гэтэл эцсийн дүндээ тэр орон нутагт ажиллаж байгаа уул уурхайн төлж байгаа амнаатаас л орон нутгийн хөгжлөөс хуваарилж байгаа хэрэг. Танад байдаг уурхаагаас тэдэнд төрөний амнаат аваад тэр нь танад ингэж ороод хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү гэдэг мэдээлэл ил тод байх хэвээр. Иргэд өөрөө бухимдаж гэн гэдэг яагаад бухимдаад байгаа? Мэдээлэл хүчээс бухимддаг байхгүй. Мэдээлэлгүй. Харцангуй манайхан ч бас юм ойлгодог болсон шүү. Өнөөдөр мэдээлэл ил тод нээлттэй биш байгаа учраас бид энэ мэдээллийг яг ойлгох хэмжээнд гаргаж чадахгүй байгаа учраас бухимдаад байгаа. Очоо хурал хийн. Орон нутагт очоод хурлахуу хийгээд явлаа. Тэнд суудаг хүмүүс нь хийдэг гэж голцоо ахмадууд л ярьдаг. Ажилтаа хүмүүс нь сууж чадахгүй. Хуучин системийн үед би одоо бас энэ уул уурхай салбарын түүхийг 100 жил болоод бас энэ ажлын цагт ороод ингээд сонирхож судлаа явж байгаа. Соён гэгэрлийн асуудлыг маш хийдэг гэсэн баг. Уул уурхайг ойлгуулахын тулд. Жишээлх юм бол хараа. Шарын голын нүүрсний уурхайн 30 жилийн ой зориулж хийсэн гэрлэж амжаагүй явна гэдэг кино. Тийм манай салбарын ганц ярьдаг. Ганц ярьдаг кино тий. Хоёрыг хийяад гэдэг. Тэр уурхайн нүүрсний уурхайн жаргал зовлон тэр уурхайчууны амьдралын жаргал зовлон тэр өр өгөөжийг яаж мэдрүүлж чадчихсан бэ? За тэгтэл өнөөдөр бидэнд яг соён гэгэрлийн үед одоо юу гэдэг хэдэн солонгос сериал үзээ сууж байгаа болохоос биш. Үндэсний энэ баялаг бүтээгчдийг дэмжсэн ойлгуулсан ийм зүйлээр дамжуулж ард иргэдийн ойлголтыг бас зөвтгөх систем шиг байна. Тэгээд хаанаа ойлголтын зөрүүтэй байгаагаас л одоо энэ зөрчилдөө үүсэж байгаа. Тэгэхээр энэ зөрчилдөөнийг арилгахын тулд ойлголтын зөрүүг салбар болгон одоо мэдээлэлээ хил тод болгох.
Тэр салбарын хувийн аж ахуйн нэгжүүдээс холбоодороо дамжиж нэгдэж иргэдтэйг их ойртох тийм шаардлага байгаа мó л гэж хараад байгаа шүү дээ. Энэ дээр яг нэг асуулт тодтоод асуучих гишүүнээс амнаатыг ярьлаа шүү дээ. Сая одоо бид нар ингээд зэсийн хувьд ярих юм бол нэг хоёр төслөл байгаа дээ шүү дээ. Том төсөл Эрдэнэт оюу толгой гэдэг. Энэ ордуудаас авж байгаа амнаатыг л бид нар яриад байгаа байхгүй. Энийг өшөө дахиад 2 бол 2-ыг 4 болгох, 4-ыг 6 болгох тий болохын тулд бид нар энэ амнаатын асуудлыг өндөр ярихаас өөр аргагүй болсон тий. Одоо бид нар олон улстай харьцуулах юм бол 2 дахин амнаат төлөөд байна шүү дээ. Тэгээ энэ дээр одоо бид нар яг дөрвтэй ажил хийхгүй бол бид нар цаашдын хөрөнгө оруулалт ч хэцүү. Одоо энэ экспортын бүтээгдэхүүн ч гэсэн ингээд зөвхөн 3 одоо бүтээгдэхүүн дээр төвлөрсөн ийм түгээдтэй. Тэгэхээр энийг бид нар зэсийгээ илүү нэмэгдүүлэх, ялангуяа одоо яг энэ цаг үеийн бол critical mineral гэдээ яригдж байгаа энэ үед бол илүү шаардлагатай байгаа даа л да. Энэ дээр одоо яг бодлогын түвшинд бид нар яарал дарах хэмжээ авахд одоо та бүхэн одоо хариуцлагатай уулуурхын лобби бүлэг бас хөрөл дээр байгуулсан явж байгаа шүү дээ. Энэ дээр бас та бүхэн анхаарал хандуулаад ажиллах боломж нь хэрэг. Амнаатын бодлого бид нар их тодорхой тооцоол судалгаатай юм хэмээр байгаа. Одоо нэг олон засгийн үйлдвэр байгаад тэрэнд одоо баргал бодлоод байх юм байхгүй шүү дээ. Тэгээд хоёр үйлдвэр маань хоёулаа ялгаатай амнаат төлдөг. За оюутлогоо бол 5 хувиар төлж байгаа шүү дээ. Тусгай гэрээтэй гэдэг. За гэтэл Эрдэнэт үйлдвэр 5 дээр нэмэх нь 5 дээр нэмэх нь тэгэл үнээс хамаарал 16-аас 20% амнаат төлждөг. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн нийт борлуулалтын орлогын нэг 45 орчим хувийн татварт явдаг шүү. Бүх төрлийн татварт. За тэгээд тэгж татвараа төлчөд ашигтай ажиллаад байна шүү дээ. Гэхдээ амнаатыг буурууллаа гэд аж ахуйн нэгжийн орлогын албаны дотор эсрэг талдаа нөгөө талд өсгөх байхгүй баланслах юм бол. Тэгэхээр орж ирэх нь ялгаагүй. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд амнаатын бодлогоо зөвтгөхийн тулд аж ахуйн нэгжийн орлогын албан дотор хувилтаа энэ тооцооллууд дээр маш том эдийн засгийн тооцоо судалгаанууд хийж байгаад энэ гүйлгэх юм бол маш сайн харах хэрэгтэй. Түрүү амраа хэлсэн шүү дээ. Одоо ард иргэд уул уурхай салбарын үр өгөөжийг ойлгохгүй байгаа учраас ийм байсан. Одоо харьцангуй ойлгодог болж байгаа гэж. Ойлгуулах нэг алхмыг Эрдэнэт үйлдвэрийн ургач тамт олон хийсэн гэж би боддгийг. Ковид цар тахлын одоо амаргүй үед айл уурхай аж ахуйн нэгж байгууллагын төгс хэлгооны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 1 жил 6 сар төссөн. За энд бол үндсэндээ 1.3 орчим 1.2 их 80 төгрөгийг зарцуулсан. Тухайн ханшаар тоосоход $350,000 болж ирсэн. Тэгээ энэ магадгүй одоо тэр үед хэрвээ ийм арга хэмжээ тухайн засгийн газар авч хэрэгжүүлж аваагүй байсан бол хичнээн үйлдвэрүүд хаагдах байсан бол эдийн засагт ямар том дарамт болох байсан бол хичнээн айл уурх ядуурлын түвшнээс бүр доошоо унах байсан бол ингээд бодохоор яг энэ уул уурхайн баялагын үр өгөөж Монгол айл бүрийн өвдөр орж гал голомтонд нас тог цахилгаан болж бадарсан. Ийм л бодлого гişүний яриад би нэг юм дээр айгу санал нийлээд байгаа. Энэ уул уурхайн компаниудыг бизнесийн зарчмаар нь ажилуулахгүй бол одоо нэг энэ хідэн төрийн уул уурхайн компаниудыг ер нь бол нэг юм буйны байгууллага шиг харагддаг гэж. Ер нь уул уурхай гэдэг бол юм ашиг болох хүсэхгүй тий нэг юм нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж идэг байгууллага гэж хараад байгаа байхгүй. Гэтэл хэдий чинээ өндөр ашиг хийх тусмаа тэр байгууллагч одоо чинь Эрдэнэт тий өндөр ашиг хийх тусмаа тэр байгууллагч илүү гоё хөрөнгө оруулалтууд хийн, илүү ажилтаа цалингийн нэмэх боломжтой болно. Ажилчдын цалин нэмэгдэх юм бол чи ядахнаа амьдрал авах сайжрна шүү дээ. Тэгэхээр бид нөгөө майндсетээ өөрчлөгөл одоо сүүлийн үед аяг залуучууд ярьдаг. Бидний майндсет уул уурхай гэдэг бол зүгээр ийм халамж тараагаад байж явах хөстэй сүм хийж чиг ойлгоод байна. Үгүй энэ хизээж тийм биш. Энэ бол ашигтай ажиллах ёстой. Тэгжиж Монголд хөрөнгө оруулалтууд ирнэ. Тэгжиж бид нэр гаднаас өндөр хүүтэй зээл авч төсөө санхүүжүүлдэгэ болно. Тэр өндөр хүүтэй зээл хаанаас ирж байгаа? Тэр зээл чинь гадны тэр ирж байгаа зээл чинь буцаад татвар төлөгчдийг биднийг төлнө. Харин гадны хөрөнгө оруулалтыг бид төлөх ямар шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь хөрөнгөө оруулаад эрсдээ өөрсдөө хүлээж байгаа учраас. Тэгэхээр манай Монгол улс Монголд хөрөнгө оруулах юм бол маш өндөр ашиг хийж болдсон байна гэдэг ойлголтыг л тэр хүмүүст өгөх ёстой. Түүнээс биш Монголд хөрөнгө оруулах юм бол энэ ингээд ямар ч ашиггүй юм сүм хийж газар болно гэж ойлгуулах юм бол хин ч орж ирэхгүй. Яг өнөөдөр яг бид нар сүүлийн 10 гаруй жил гацчлаа. Бид нар яг стак болчлоо. Тэ? Ингээд бүр ингээд ямар ч уул уурхай гадны одоо сүүлд энэ орооны эс тооцол ер нь хүн орж ирсэнгүй шүү дээ. Тэгэхээр энийг болиулмаар гамаа. Тэхийн тулд иргэд маань энэ эдийн засгийн талаарх ойлголтоо сайжруул. Дахиад хэлээ дээ. Зөвхөн татвараас гадна зөвхөн нэг компани үйл ажиллагааг дөнгөж эхлэхдээ аль хэдийн Монгол улсад өрөө шиг өөрчлөлтсөн. Хэдийм Монгол улсад одоо оюутлогын уурхай
зүгээр хөрөнгө оруулалтын гэрээнд батлагдахад биш. Манай GDP чинь баг 2 илүү 3 дахин өсөж байгаа шүү дээ. Чи ямар ч татвар төлөөгүй, ямар ч олборлолт хийгээгүй байхад л тэгж өсөж байгаа байхгүй. Тэгэхээр ийм эдийн засгийн анхан шатны ойлголттой ойлгомоор нэгдүгээр, хоёрдугаарт манай Монгол улс дач дизист идэгцээ. Энийг юугаар харж болдгоо гэхээр бид нар аль хэдийн нийт экспортын 90% нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Дач дизиз гэдэг нь юу хэлдэг юм бэ гэхээр Гарланд өвчин буюу зөвхөн уул уурхай салбараас хамааралтай эдийн засгтай болох үзэгдлийг хэлээд байгаа. За яг нарийн ширийн дээр эдийн засгийн юм яриад явах тий. Тэгэхээр би зүгээр энэ дэр ингэж хэлмээр байгаа. Та сая баялагын сан гэж яриадсэн шүү дээ. Баялагын сан гэдэг чинь уг нь шүү дээ тий. Тарааж хувааж иддэг халамжинд өгдөг тийм сан ерөөсөө биш байхгүй. Монголоосоо тусад нь тэр орж ирж байгаа валюта байршуулад тэгээд тэрэн дээр хөрөнгийн менежмент явуулаад ашиг хийгээд Монголоос тусдаа байлгаад энэ Монгол улсыг одоо тэр Таиланд өвчнөд нэрвэгдэхгүй байхад л зориулагдсан тийм сан болгоно ш. Манайхаа юу гэж ойлгоод байна вэ? Тэр мөнгөний шууд аваад хүмүүсийн дансанд хийгээл тэгэнгүүтээ одоо яа эрүүл мэнд юм зарцуулна гэж ойлгоод байгаа шүү. Үгүй sorry. Ерөөсөө би энэ баялагын сангийн талаарх ойлголтыг бас зэгцлэхгүй бол 2006 оноос хойш ийм янз бүрийн нэртэй баялагын сангууд байгуулад тэд нар юун зарцуулж ирсэн бэлээ дандаа халамжид зарцуулж ирсэн. Тэгэхээр эн чинь өөрөө юу болж ийм гэхээр эргүүлээд уул уурхайгаас орж ирж байгаа эдийн мөнгөөрөө дамжуулаад эдийн засгаа сүрүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүр хүмүүс тэгээд болсон. Уул уурхайгаас мөнгө орж ирэх юм бол тараана гэдэг юм бүр хүлээлт. Тэрийг бүр ингээд 9 шүдээр хийдэг зөө. Тэр 5-7-оос орж ирж байгаа мөнгөөрөө чийж 9 шүд юм. Тэгэхээр эн чин өөрөө манай Монгол улсыг ийм тэ эдийн засгийн хувьд цартсан, гатсан байдалд оруулж байгаа чинь тэр шүү. Одоо Сауди Арабын жишээ айгүйх ярьдсан билээ хүмүүс. Сауди Араб ч одоо ингээд ерөөс нефтээр орж ирсэн мөнгөөрөө тэр байшин барилгаа бариад ийн гэж бодож. Sorry no. Сауди Араб тусдаа тэр орж ирсэн мөнгөө Нью-Йоркийн хөрөнгөний биржээр зүгээр эргэлдүүлдэг. Сауди Араб яаж ингэж хурцтай өгсөн гэж ерөөсөө яг Хонконг шиг амар бага татварын бодлоготой л юм бэл. Ерөөсөө л тэр юм бэл. Би өөр судлаад үзэхгүй. Тэгвэл тэр нефтээс орж ирсэн мөнгөө яад юм бэ гэдэг юм чинь sorry. Ерөөсөө Араб руу Сауди Араб руу тэр мөнгө оруулдаг байгаа байхгүй. Одоо яг сая ингээд за хоёр мундаг ярьдаг үний дунд би нэг асуулт асуух цагийн дөрөхгүй. Та ярихгүй ч байсан. Тий, би одоо асуух гэсэн шин. Яг татвараар ингээд сая Эрдэнэ төлөвлөрөх жишээлбэл 40% нь явдаг гэдээ ярьж штэ. Тэгэхээр яг бид нар бас нэг сая нийт одын салбараас төсөвт очиж байгаа мөнгөн дээр юу хийж үзэхэд бараг 70% нь очиж байгаа байхгүй. Нөгөө орлогынх нь одоо тэр компанид орж иж байгаа орлого. Тэгээ үлдсэн нь одоо нөгөө хөрөнгө оруулалтын зардлууд, хөдөлмөрийн хөлсний төлбөрүүд тэгээ одоо худалдаа авалт ханган нийлүүлэлт явчихж байгаа байхгүй. Тэгээ ер нь яг бид нар чинь тэзүүг аюух мэдээд байдаг ш тэзүүлгээд байдаг. Гэхдээ тэзүүн дээр чинь бол ер нь нийт одоо орлогын ашигын 10-аас 15%-ийг тий 10-аас 15%-ийг хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшиж байгаа байхгүй. Хүртэн. Бусд нь бол дандаа хуваарлагдж байгаа учраас нөгөө түрүүний таны ярьдгаар дам эдийн засгийн үр өгөөжийг бий болгоод явааддаг тий. Тэгэхээр яг энэ цаашдаа бид нар энэ эдийн засгийг одоо за болчих одоо тэртээ тэргүй ингээд өртөгч байхгүй болчлаа. Зарим компаниуд нь өртгөд авсан одоо үйлдвэрлэлээ хийж таалагдаад аюул олон компаниуд зогсчлаа л давангэрсээс хойш. За мөн татварын дарамт их вэ. Nolooгүй орлогот нь татвар оногдуулж гин тий амнат дээр ч одоо давхардсан амнат одуулж гин. За нөгөө торгуулийн элемент татвар оногдуулж гин тий. Тэгэхээр энэ бүгдийг бол компаниуд одоо дийлхэ ойлчлаа. За өнгөрсөн 2 жил бол яа харахгүй нүрсвэн сайн байсан энийг болсон гэдэг нэг компаниуд ачаалаа аваад яваадсан. Одоо ингээд компаниуд угаасаа ашиггүй учраас зогсоос сонголтгүй болж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр уул уурхай одоо ингээд зогсчихлоо байхгүй боллоо гэж үүдээ. Зөв хүмүүсийг хүсээд байгаа те зогсоо. Тэгвэл бидэрт ер нь боломж байгаа юм. Өөр одоо ямар салбараараа бид нар те дараагийн санхүүжилтийг нөхөөд явах боломж байгаа ер нь. Тийм боломж байгаа юу? Яг богино хугацаанд бол боломжгүй. Одоо тэгээд би бол тэгж нөгөө манай монголчууд ч ер нь яг ингээд нөгөө сүх далаад л үхэр амар гэдэг үг гэдэг чтэй. Яг тэр шиг яг ингээд яг нүүсний өмнө нь унаал яг ингээд хямарчиж ингэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг сүхэн далаацсан юм чи бас нэг ойлгоод нэг дараагийнхаа юмыг энэ ухаар гэдэг богино агаад байна л та. Үгүй одоо бол бас ч гэж гайгүй бас ойлгох байхаа. Энд чи одоо
хуучин нэгээс зөвхөн сонингоос мэдээлэл авдаг бодвол бас энэ чинь амар олон подкаст Гэхдээ ковидын дараа ч бас яг гэсэн шүү дээ. Нэг хэсэгтээ айгүй ойлгоол. За ер нь ингээд ийм тэгээд чухал юм орон биш үү гэж. марцчихсан Тэгээд хүмүүс марцчихж байгаа байхгүй. Одоо саяны 2 жилийн өнөөдрийн хориулын маргааш мартагдчихдаг. Гэхдээ би Тэр бол надад ард түмний буруу биш л дээ. Энэ бол яг үг гэхээр бодлого тогтвортой байж аж. Одоо сая ертөнцийн захирлал. Одоо бид нар энэ амнааттай холбоотой асуудлууд, татвартай холбоотой, татврын дарамттай холбоотой асуудлууд. За тэгээд дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлттэй холбоотой гэл ингээл яг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруунд дээр ирж байгаа ачааг яаж хөнгөлөх юм бэ гэдэг л асуудлыг яриад байгаа байхгүй. Яаж зөв болгож өгөх юм бэ гэдэг асуудал яриад байгаа. Тэгээ энэ дээр одоо би бол тэгж боддیں۔ Аливаа бодлогот өөрчлөлт юм хий гэвэл зөрөгтэй мандалж орж ирэх л хэрэгтэй. Зөрөгтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Гүн таалагдаж болно, таалагдахгүй гэж болно. Өнөөдөр таалагдахгүй байгаа шийдвэр өөр нөлөө нь хэдэн жилийн дараа өрөөгөж өгч болно. Манай уул уурхай салбарын хөрөнгө оруулалт бол урт хугацаанд өгөж өгдөг. Хэзээш богино хугацаанд үр дүн нь гардаггүй юм сал. Тэгэхээр энэ салбарын бодлогыг богино хугацааны улс төртөд хольж өгөх юм бол тогтвортой авчдаггүй. Тэр учраас тогтвортой бодлого хэрэгтэй, цогц бодлого хэрэгтэй гэдэг нь энэ л. Бид нар амнаатын асуудал өнөөдөр хамгийн тулгымцсан асуудал учраас амнаат гэж яриад байгаа. Гэтэл уул уурхай салбар Монгол улс ямар бодлого барьж явах юм бэ гэдэг юм тодорхой болгоод энэ дотроо хөрөнгө оруулалт татахын тулд татвараа яах юм? Роялтигаа яах юм? Аж ахуйн нэгжийн нэмжлэгийг яаж үзүүлэх юм? Хөрөнгө оруулагчтай хамтрах боломжийг хэрхэн нээж өгөх юм? Тэгэд түрүү амраас хэлнэлээ 2 дахиад хэллээ. Үржүүлэхийн хүр дээр нөлөө явж идэг уул уурхай салбарын нөлөө гэж. Энэ үнэ. Ганцхан жишээ аваад хэлэхэд Эрдэнэ төлөвлөлт жилдээ тендерт одоо ордог компани 20 гаруй мянган компани ороод 5,000 компани гэрээж ажиллаж байна. Энэ 5,000 компани ард чинь хэдэн мянган ажилчид энэ мөнгөөр цалинжиж байгаа. Хэдэн мянган ард иргэд гэр бүл амьдарч байгаа гэдэг чинь. Тэгэхээр уул уурхай салбар дээр бид нар одоо ингээд аливаа бодлогыг гаргахтаа ингээд нэгдсэн юм хатгааруулсан бодлого яваад байгаа нь бас айгүй өрөөсгөл бод. Тухайлх юм бол би төрийн худалдаа гаргалгааны хуулийг хэлнэ. Эрдэнэ төлөвлөрч ялгаагүй энэ бол дэлхийн хэмжээний үйлдвэр. За өнөөдөр хот огчвол хорон нутгийн өмчт газар. Одоо тухайн хотын цэвэрлэгийн үйлчлэгээ хариуцдаг компани. За статистикийн газар хилцэх юм уу төрийн компани яг нэг хуулиар худалдаа авалт байж байгаа. Гэтэл статистикийн хилтэс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бол өдөр тутмын процессын цалин хөлс урсгал зардал энэ байхтал явчихна. Эрдэнэ төлөвлөлт өнөөдөр 24 саяын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд нэг ирмийн тасрахад ямар их одоо хохирол учрах уу? Нэг одоо термин болт хуйг нэг араа шүд гэмтгэд л ямар эрсдэл гарах уу? Гэтэл тэр нь таарсан тохирсон технологийн материалыг одоо яг дэлхийн брэнд стандарт үйлдвэрлэж байгаа үйлдвэрээс авах боломжийг бид нар нээж өгч чадахгүй юм хэлж байгаа. Нөгөө талдаа төрийн хэмнэлтийн хуулийг авдагсан. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгтэй. Гэхдээ бас энэ төрийн өмчт компаниуд гэдэг авчид уул уурхай салбар ялангуяа энэ төрийн өмчтөй компаниудаа бүгд ингэ хэмнэлтийн горимд авч шилжүүлэнгүүтээ өнөөдөр Эрдэнэ төлөвлөлтөөр дээр орлогч захирал байхгүй. Орлогч захирлууд яагаад байх хэрэгтэй байгаад байсан гэхээр Эрдэнэ төлөвлөлтөөр гадна талдаа дэлхийн түвшинд очиж бусад компаниудтай, бусад хөрөнгө оруулагчтай засгийн баяжмал худалдаж авдаг айлуудтай гэрээлцэл хийдэг. Очоод уулзахад вайс президентүүд хүлээж авдаг. Газрын дарга нартай уулзахгүй шүү дээ. Төвшин гэж нэг юм байна шүү дээ. Ерөнхий захирал бүх юмд хүрэлцдэггүй. Тэгэхээр тэр хин нэгэн хүний албан тушаалтай биш. Тэр харьцаж байгаа байгууллагын ерөн бранк, тэр харилцаж байгаа гадна талын холбоо их энэ бизнес учраас бизнесийн зарчмаар явуулаач гэдэг байгаа юм л дээ. Тэр энэ ялгаатай бодлого хэрэгжиж. Нөгөө талдаа Эрдэнэ төлөвлөрийг одоо жишээлбэл аж ахуйн нэгжүүд, дотоодын аж ахуйн нэгжүүд, Эрдэнэтийн булганы за одоо хойд бүс болцсон өсвөлийн аж ахуйн нэгжүүд ямар өсөлт тавьдаг вөхөр бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ Эрдэнэ төлөвлөрт өгмөр байна. Малчт нь махаа үгүй. Тариаланчт нь төмс улсны ногоогоо хоолнд нь хэрэглээнд нь өгье. За жижиг дунд үйлдвэрлэл хийгээд ингээд хөгжлийн бэрхшээлтэй эргээд оёдлын цэх үйлдвэр гаргаа ажиллаж байна. Ажлын бэлгийн хувцсыг чи хийгээд өгье. Гэтэл тэрийг шууд Эрдэнэ төлөвлөрийн захирал тэр нэг аж ахуйн нэгж бизнесээс тэр нэг малчнаас ч худалдаад авах хэрэг байхгүй. Заавал тендер. Тендер яг хөхөр заавал аж ахуйн нэгж байна. Нөгөө иргэн малчин хэмээн тэнд байгаа үлдэж чадхаа болоод заавал дунд нь нэг цүгний компанитай нөхөр очиж нэг хотын цүгний компанитай нөхөр очиод айлаас нь малчнаас нь тариаланчтаас ногоог нь худалдаж аваад аваачаад 10-15% багтаа нэмж нөгөө үйлдвэр тендер нэртэй өгдөг ийм юм руу орчиж байгаа байхгүй. Өмнө нь Эрдэнэ төлөвлөлтөөр одоо жишээлх юм бол улаан толгой сангийн аж ахуй манай одоо Орхон аймгийн жаргаланд тусам улаан толгой сангийн аж ахуйд тариалан хийж байгаа 6 айлаас бүдүүн ногоо гэж ярьдаг да бид нар төмс байцаа луу манжин
Ажилчдын хоолныхоо энэ ногоог 6 компаниас авчдаг гэсэн. Тэн чинь үндсэндээ 500 сая төгрөг 7 айлаас авч ирсэн 70 гэдэг чинь 490 сая төгрөгөөр жилийнхаа хөлсийн ногоог авчдаг. Нөгөө төвч айгүй хөөрхөн өсөөд нөгөө бизнесүүд чинь бид нар одоо ингээд өнгөрсөн жилийн борлуулалтаараа одоо зайртай болох гэж байна. Хадгалах агуулгатай болох гэж байна. Ингээд хүчин чадлаа нэмчлээ. Техникгүй ажил авчлаа. Бизнес нь өргөжж байгаа байхгүй. Бас дотоодын ган бүрэн засгийн үйлдвэрүүдээс бид нар бүрэн цаг авдаг. Тэгвэл явж үзээд байгаа айлууд дээр нь очиж үзээд шаардлага хангаж байгаа стандартын шаардлага хангаж байгаа айлуудтай гэрээгээд за үнэхээр нэг дөнгөж эхэлж байгаа бизнесүүд дээр за танаас нэг багхан авъя. Технологид бол нөлөөлчнөө сөрөг нөлөө үзүүлэхэргүй нэг 100 тонн 200 тонн бага хэмжээтэй авъя. Та нар энэгээр дараа жил технологи сайжруулаарай. Тэгээд эрэнгүүт чинь дараа жил очиход нөгөө айл чинь технологи сайжруулсан. Манайх дахиад зээл аваад танахтай хийсэн гэрээнийхээ үндсэн дээр зээл аваад ингээд юмаа сайжрууллаа. Ингээд танаа шаардлагат хүрдэг боллоо гэд ийм нөхцөлтэй сууж идэг байсан хамтын ажиллагаа харилцаа зогсчихж байгаа. Хийж тахаж. Тэгэхээр тэр Эрдэнэт үйлдвэрт байгаа захирал хинч байсан тэр аж ахуйн нэгжид дэмжих боломжгүй өөрөө эргэцүү орчин юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үндэсний том компаниуд ялангуяа төрөмчт гэж яриад байгаа энэ том компаниуд уул уурхайн салбарын компаниуд дотоодын аж ахуйн нэгжид дэмжиж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байх энэ циклийг бид нар тогтоож өгсөн. Нэг талдаа уул уурхайн компани хэрэглэгч маш том хэрэглэгч байхгүй юу? Нөгөө талдаа гадагш нь экспортод бүтээгдэхүүн гаргаж байгаа. Импортоор орж ирж байгаа зүйлийг багасгаад бусдаас авахын боломжийг нээх хэрэгтэй. Яг үнэ эдийн засгийн одоо энэ өргөөжийг нэмэгдүүлэхийг бид нараас өнгөрсөн жил хараад нөгөө Mine Week Expo болгож өргөжүүлсэн ерөөсөө л энэ ихлээд орон нутгийнхаа бизнесийг дэмжиж яг тэнд байгаа одоо бүтээгдэхүүнийг авдаг, ажлын байрыг бий болгодог, байхгүй л Улаанбаатараас авдаг. За цаашлаад тэр олон улсаас авахнууд ингээд ялгаатай байя гэдгээр энэ агуу нөгөө уурхаага дэмжих инсентив тэгжээж энэ нөгөө ханган нийтлэлийн бодлогоо малчид чинь хамгаалж юмаа зар хамгаалж газ уурхаа байгуулаач гэх юм. Тэгээс яг тэр одоо юуг л бий болгоход л энийг одоо илүү хач холбогдолтой гэж бид бүхэн харж ирсэн. За тэгвэл яг бид бүхний одоо саяны ярьдгаар ингээ өнгөрсөн хугацаанд ч гэсэн уул уурхайн үнийг дагаад өсөлт бууралтыг дагаад эдийн засгийн хүндрэлүүдийг бид нар яхаарахгүй нөгөө уул уурхай дээр тулгуурласан учраас эдлэл явж штэ. Тэгэхээр энэ уналтын үед одоо бид нар яах ёстой юм бэ? Одоо тэгээ саяны яриад байгаа энэ төрийн өмчт компаниуд ингээ ялгаатай засаглалтай байгаад штэ. Тэгэхээр эдрийг яаж одоо үр өгөөжтэй байлгах тал дээр чинь нөгөө нэг адвокат компаниас хойш яриадтэй бид нар юу яг ямар зарчмаар явах гээд байгаа юм бэ гэдгийг л тогтоох ёстой. Бид нар Венесуэл шиг ингээд бүх уурхаагаа ингээд төрн хувьцааг нь эзэмшээд хүмүүстэй одоо халамж тараагаад ингээд дампуурдаг жишгээр явах юм уу? Эсвэл бол илүү олон гадны хөрөнгө оруулалтууд орж ирээд тэд нар илүү ашигтай ажиллаад орон нутгатаа илүү ашигаа түгээгээд зах зээлийн төрөнөөс хойш яриад байгаа энэ бизнесийн зарчмаар явах юм уу? Эсвэл ийм улс төрийн зарчмаар явах юм уу? Уул уурхаач одоо ерөөсө улс төр болчтой шүү дээ. Тавчлгаа тий. Ерөөсөө тэгээд өдөр шөнөгүй хэрүүл уруул ерөөсөө зодоон зөхөө хин дарга болох уу хин зэрэг болох уу гэдэг л ийм л асуудал болчихсон шүү. Тэгэхээр яг аль зарчмаар явах юм бэ гэдэг чинь өөрөө бидний энэ урт хугацааны доктортой байдалд аюу сайн нөлөөлнө үү? Бид нэр тэрийг хаях хэрэгтэй. Яг богино хугацаанд бол одоо жишээл нүүрсний үн унтсан байгаа дэр би нөгөө нэг амар олон хайгуулын лиценз цуцлсан шүү дээ. Одоо яг үн унтсан байх үед илүү одоо хайгуулын лицензээ одоо чөлөөтэй болгоод энэ хайгуул гэдэг юм чи өөрөө маш эрсдэлтэй. Тэгсэн мэтлэн маш их мөнгө ордог байхгүй. Хайгуул хийн гэдэг чинь тухайн орон нутагт тухайн улсад маш хэмжээний мөнгө оруулж ирж байгаа юм. Шууд 100 зарцуулна тий. Тэрийг ерөөс ойлгох. Зүгээр нэг өрөм тавих тал одоо метр нь 200 шүү дээ. $200. Тэгэхдээ чин доотх нь 1000 те 500 м өрөмд нь тэгээ нэгэн өрөм тавихгүй сэтгэл тавинд ирж чинь тий. Гээд ингээ бодонгоч зөвхөн ингээ тэгээ тэнцэнс юм олдооч үгүйч үү те. Гээд ингээ бодонгууд чинь маш хэмжээний хөрөнгө оруулалт орд юм а. Хайгуулын лиценз, хайгуулынхаа зөвшөөрлүүдийг сэргээх хэрэгтэй. Эн чинь бас нэг айгүй том өдөөлт болно. Тэгэнгүүт мэдээж хүн ямар юм дээр хайгуул хийх гээд байгаагаа бодно шүү дээ. Ингээд хайгуул хийгээд юм олсон чинь нэг нөхөр гарч ирээд дээрэндээ давчдаг бол хинч хайгуул хийхгүй шүү дээ. Тэгэхээр үгүй хэрвээ хайгуул хийгээд юм олдох юм бол бид нар танаас ийм л ашиг аавна. Тэр нь тодорхой. Тэр нь тодорхой. Маш тодорхой. Бид нар энийгээ урт хугацаанд 30 жилээр хадгалнаа. Ямар ч Ганбаатар гарч ирсэн, ямар ч цэцгээ гарч ирсэн дээ. Энийг өөрчлөхгүй гэд ингээд яачих юм бол одоо сая жишээ нь Аргентин улсын жишээ. Аргентин улс сая амар том зарлалаа. Тэгсэн чинь BHP, Rio Tinto одоо миний сая сүүлд харснаар ойролцоогоор 8 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ зарлж байгаа. Ерөөс нэгэн жилийн дотор нөхөр ингээд бид нар ингээд
зах зээлийн чөлөөчлөө татвараа багасгах нь та нар орж ирээд ашгаа хийгээл дингүүч 8 тэрбум доллар штэ. Мгм. Энд чи одоо манай Монгол улсын GDP-тэй бараг чацуу Тий. хэмжээний мөнгийг зүгээр 3-4 сарын дотор татчихж байгаа байхгүй. Гэх мэтчтэй яг ийм тодорхой юмаа гаргачих юм бол харин ч би бол хямралыг боломж гэж ярьдаг. Нөгөө нэг хамраас өгцөн нүүрснээс юу яатсан та нар надад хэрэггүй гэж байгаа юм шиг одоо бүгд тэр гуугаад ирж байгаа шүү дээ. А гэхдээ уг нь бол энэ аюу буруу юм байна. Ингээд нөгөө юм хямрахлаар энэ дээр гуйлгцэн царилждаг үнэн өсчтөр нэг том хаашаа болчдаг юм тэнэг байдлаа одоо цогсоомоор байгаа байхгүй. Бид нар ийм тогтвортой үнэн өсөж исэн ч буурж исэн ч яг л нэг л байдаг байх юм бол бидний уул уурхай болон эдийн засаг тогтвортой болно. Тэгээд дээрээс нь зөвхөн уул уурхайгаас хараатай байха болно. Одоо сая ярьлаа шүү дээ. Уул уурхай дээр босч болж байна тийм. А гэхдээ тэр уул уурхай дээр босоод ногооны бизнес чинь нөгөө гам бөмбөлгийн бизнес, нөгөө ойдлын үйлдвэр чинь ингээд нөгөө эдийн засаг чинь солонгорох тэр үндсэн л уул уурхай шүү. Түүнээс биш ингээд нөгөө сүүлийн 20 хэдэн жил явсан шигэ зөвхөн уул уурхайгаас хамааралтай ийм мангар тий одоо ийм яг нэг хөлтөө ийм хүн шиг байгаа байхгүй ингээд тэгэл тэр хүн унах юм бол тэгэл ингээд ядаж 3 хөлтөө ядаж 4 хөлтөө бодох тэр одоо үндсэн тэр платформ гэдэг юм одоо юу гэдэг нь тэр шүхэрчин уул уурхай шүхрэн дор бусад бизнесүүдээ солонгоруулаа. Тэгээд тогтвортой бай. Наад уул уурхайгаасаа улс төрөө холдуул төрийн өмчийн уул уурхай компаниудыг айлуулах цөөхөн байлга. Тэгэх юм бол энэ дэр чинь явдаг зодоо нь ядаж багасна. Нөгөө улс төржилт нь ядаж багасна шүү дээ. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн 1 цаг бол маш хурдан өнгөрчлөө. Тэгээд хоёр та ярьдаг хүнтэй байсан чинь сайхан амар юм байна. За тэгээд саяны яг өрөө гişүний хэлдгээр ингээд залуу улс төрчид их гарч байгаа. Энэ бол яг нэг улс төрийн хувьд бас шинэ өөр амьсгал тий өнгө орж ирж байгаа бас сэтгэл найдвар байгаа. Тэгэхээр цаашдаа бас яг энэ улс төрийн соёлтой аль нам нь гарах нь хамаагүй тий одоо гарч ирээд яг төрийн бодлого нь бас доктортой тэр бодлогоо дэмжиж ажилладаг тий. А тэр засаглах хугацаанд одоо яг төр авсан нам нь тэр үргээ гүйцэтгэдэг. За мөн доктортой байна гэдгээ саяны хэлбээр нөх хөрөнгө оруулагчдад цаашдаа урт хугацааны одоо хөрөнгө оруулалт хийх тэр ихтгэл найдварыг өгдөг учраас одоо яг энэ урт хугацааны доктортой байдлаа харсан энэ парламент маань илүү одоо ингээд сайжраад явах хаа гэж найдаж байна. За тэгээд нөгөө талдаа ч гэсэн бид нар бас яг энэ төрд тавих хяналттай иргэдийн дуу хоолой одоо энэ төрийн өмчт компаниудын данхар бүтэц том төсөв гэж яриад байдаг шүү дээ. Энд дээр ч гэсэн бас иргэд болон одоо энэ төрийн бас байгууллагууд бол нэлээд идэвхтэй ажиллах ёстой гэж одоо ингээ харж байгаа. Саяны асуултан дээр би нэг юм нэмээд хэлчихвэрсэн. Саяны амрын ярьж байгаа юм дээр. Яагаад бид нар үнээс хамааралтай үнийн шоконд өртөөд байгаа юм бэ? Яагаад гэвэл бид нар түүхий эд зараад байгаа байхгүй. Тий. Түүхий эдийн үн бол одоо та бүхэн энэ олон улсын дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үн ямар их савлгаатай байгааг харна. Ерөөсө түүхий эдийн үн ийм савлгаатай байгаа нөхцөлд эдийн засаг хизээч тогтвортой байдаггүй. Түүхийгээр нь гаргаж байгаа улс орн эдийн засаг хизээч тогтвортой байдаггүй. Тийм учраас бид нар боловсруулалтын түвшингөө л ахиулах хэрэгтэй. Одоо баяжмал гаргаж байгаа бол цэвэр засуулгамаар байна. Нүүрсээ одоо чулуун нүүрс, хөрөн нүүрс гаргаж байгаа энэ нөхцөл байдлаа өөрчлөөд нүүрс химийн зохицуулбараа яаралтай оруулмаар байна. Дараагийн шатны боловсруулалтад оруулмаар байна. Эрчим хүчээ үйлдвэрлэж эхэлмээр байна. Ингэх юм бол бид нар нөгөө үнийн хэлбэлцлийн тэр шок инфляц одоо өөрчлөлтөөс тэр одоо юу гэдэг манай одоо нэртэй бүс ийм давлгаанаас салах хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Тэгэхээр гол бодлого бол боловсруулалтын түвшин ахиулах, боловсруулах үйлдвэрүүдэд барих асуудал нэг тэрүүний асуудал. Тэгжээж л бид нар энэ нөлөөнөөс бас бага өөрчлөлтийг бага алдагдлыг мэдрэх боломжтой. Зөв. Тэгээ таны яг түрүүний төлөвлөсөн тэр те том системчлэлийн одоо системтэйгээр хараад тэр төлөвөө чиглэсэн ажлууд нас бүтэмжтэй байгаасаа гэж хүсэж байна. За ингээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн Mining Pulse подкасттай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргээ уулзъя. За хоёр зочиндоо бас маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье.